EBS телевизийн сурвалжлах баг Хангард Паласаас мэдээлж байна. Хангард Паласт хүнсчдийн холбоо болон худалдаа үйлдвэрлэлийн танхим засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй Цагаан сар Экспо худалдаа явагдаж байна. Тус Экспо худалдаа нь Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг, хүнс болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд оролцож байгаараа онцлогтой юм. Уг үзэсгэлэн худалдаанд 20 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож байна. За Орхон аймагт хүнс үйлдвэрлэж байгаа томоохон аж ахуйн нэгжүүд бүгдээрээ хүнсний үзэсгэлэнд оролцож байна. За үзэсгэлэн маань 24-5-6 өдрийн 3 өдөр үргэлжлэн дан хүнс үйлдвэрлэгч нар нэмэгдээр цугсан байна. Тэгэхээр энэ үзэсгэлэнтэй энэ жил анх удаага хийж байгаа. Өмнөх арга хэмжээнүүдийг бол ингэж тийм нэг зохион байгуулалтаар хийж байгаагүй. Одоо энэ бол зохион байгуулалттай. Тэгээд бид яг юу хийж чаддığım бэ? Орхон аймгийн хүнсчид яг юу үйлдвэрлэдэг юм бэ гэдгийг харуулахыг зорж байгаа. Үзэсгэлэн удалдааны онцлог бол нэгдүгээр үзэсгэлэн маань том саруулхан байх ёстой. Энд үйлчлүүлж байгаа улсууд ямар нэгэн стрессгүйгээр энэ үйлчлэгийг авах. Дээр нь энэ хүнсчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болгон шинээр өдөрт өдөр болгон үйлдвэрлэж гарч ирж байгаа. Тэгэхээр шинэ бүтээгдэхүүн. За тэгэхээр Цагаан сар Экспо худалдаанд бас эко баян өндөр маань бүтээгдэхүүн оролцож байна шүү дээ. Энэ талаар мэдээ. Тийм манай эко баян өндөр төслийн бүтээгдэхүүнүүд маань анх удаа Эрдэнэт үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Тэгээд ингээ үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа бас бус хүмүүстэй бүгдэнд нь бас амжилт хүсье. Тэгээ манай бүтээгдэхүүн нь болохоор бүгд ингээ цагаан сард зориулсан багцуудаараа ингээ төрлөөр нь ингээ гаргаж байгаа. Тэгээ ямар ч одоо юу сахарын агуулмж багтай ийм эрүүл ийм эко бүтээгдэхүүнээрээ үйлчлүүлээрэ гэж хүсье. Тэгээд анх удаа оролцож байгаагаараа онцлогтой энэ үзэсгэлэнт. За ингээд нийт эрдэмтчүүдтэй утгагүй болох сар шинэ мэндийг хүргэе. За манайх Тэмүүж оргил компани буюу гişг талхны цех байна. Энэ цагаан сар үзэсгэлэн худалдаа хүнсний холбоос зохион болж энэ үзэсгэлэн худалдаанд хэвэн боор оролцож байна. Хэвэн боод маань 2 төрлийн төсөлтөд төсөлтгүй гэсэн 2 төрлөөр бас гөрмөл боо төрлөөр оролцож байна. Шанцтай эвэн байна. Тэгээд та бүхнийг манай үзэсгэлэн худалдаанд ирж өргөнөөр үйлчлүүлээрэ. Монгол шаардлагаар амталсан сайхан амттай боо худалдаж аваарай гэж хүсье. Орхон аймгийн хэрэг бүртгэх тасгийн хамт олон болон мэргэжлийн ялалтын газраас бас шалгалт хийж ажиллаж байна. Энэ талаарх мэдээлэл өгвөл. За улсын хэмжээнд сар шинэ 2019 оны зар хэмжээ цахиа явагдаж байгаа. За үүнийг тохиолдуулаад Орхон аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгаас эрүүл хүнс тусгаар хэмжээг мэргэжлийн ялалтын газартай хамтран зохион байгуулж байна. За энэ зохион байгуулж байгаа гол үр дүн гэх юм бол одоо Орхон аймгийн ард иргэдийг чанаргүй хугацаанд болсон бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахаас одоо өрсөд сэргийлж ажиллаж байгаа юм аа. Худалдаанд ирээд бас худалдаа хийж байгаа шиг шүү дээ. Сэтгэлээсээ хаваалцаж. Сэтгэл сайхан байна уу их боломжийн үнэтэй сайхан цагаан идэж зарж штэ. Тэгээд би бас өөрөө хөдөө идэх тэгээд энд нэг күнд төвдөр байгаа улсуудаа очихгүйд ээжийн тавгийн эдэн юм бэлдээд байж байна. Тэгэхээр бас нэлээд олон төрлийн бүтээгдэхүүнүүд бас нэг дор энд худалдаалж байна шүү дээ. Тийм бүх төрлийн олон төрлийн ингээд нэг дор худалдааж байгаад их аятайхан юм байна чинь үнэн нь яг боломжийн үнэтэй байна уу? Тийм дайжгүй. За Цагаан сар Экспо үзэсгэлэн худалдаа маань 2 хэсгээс бүрдэж эхэлж байна. За энэ удаагийнх маань бол Орхон аймгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид маань оролцож бүтээгдэхүүнээ сурталчилж таниулахаар ингэж үзэсгэлэн болж байна. Энд нийт 20 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Яа тэгэхээр энэ маань зорилго нь бол одоо Орхон аймгийн хүнсчид маань нэг ийм юм хийдий шүү. За хаяг байршил нь энд байдий шүү гэдгийг илүү
таниулах үүднээс энэхүү үзэсгэлэн бололтой. За тэгээд дээрэс нь мөн борлуулалтаа хийн. За энэ үзэсгэлэн маань бол 24, 25, 26-нд зохион байгуулагдаж байна. За өргөтгсөн үзэсгэлэн худалдаа маань 27, 28, 29-ний өдрүүдэд мөн хангарт балаастаа зохион байгуулагдана. За тэр үзэсгэлэн худалдаагаар бол хүнс, бараа, цагаан сартай холбоотой бүхэл зүйлүүд байх юм байна. За тэгэхээр энэ удаагийн одоо энэ хүнсчдийн маань үзэсгэлэн иргэд маань бас өргөнөөр ирж чанархаараа гэж уриалж байна. За мөн одоо Улаанбаатараас, Дарханаас одоо хүнсний үйлдвэрүүд маань бүтээгдэхүүнээ оруулж ирж байна. За эдгээр маань бол яг замдаа 1-2 хоногыг үгүйсэхгүй. Тийм учраас хүнсний бүтээгдэхүүн маань богино хугацаатай хадгалдаг учраас орон нутгийнхаа үйлдвэрлэлийг илүү дэмжээсэй гэж хүсэж байна. За мөн одоо та бүхний худалдаж авсан мөнгө бол орон нутгатаа өрдөж хэн нэгний цалин болж ингэж явдаг учраас орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжээрэй гэж уриалмаар байна. За томоохон аж ахуйн нэгжүүд, за жижиг цэхүүд гээд нийлээд бол нэг 50 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. За тэрний төлөөлөл болоод одоо 20 гаруй аж ахуйн нэгж маань энд одоо үзэсгэлэнгээ дэлгэн тавиад байна.